Дорсон сайда ойлон наан дээр чинь нэлийн тулах нэ. Та олон улсын жишг тогтворжуулалтыг илүү урт хугацаагаар явуулдаг гэж хэлсэн шүү. За одоо ойлоо тэгэхээр судалгаа та яг наад судалгаагаа гаргаад ирэх. За би яг бууж байгаа судалгааг нь гаргаж ирээ. Тэгээ ойлоо судалгаатай ярих хэрэгтэй. Яг гэвэл энэ чинь айгүй ноцтой зүйл шүү дээ. Өнөөдөр оюутлогоо дээр бид нэр тогтворжуулаад яасан. Амнаатаа тогтворжуулаад үнийн өсөлт гарч байгаа үнийн өсөлтөөс чинь нэг ч төгрөг орж ирэхгүй. Олон улсын жишг чинь энэ чинь эсрэг яваад байгаа байхгүй юу? Тогтворжуулалтын яг гэрчилгээг хэвлэж тараадаг орон бараг байхгүй шүү. Тэгэхээр яг олон улсын жишгээ хоёлоод яг судалгаатай нэгдүгürt ярих хэрэгтэй. За хоёрдугаарт амнаат биш АХ лиценз олгох энэ процесс чинь буцаад үндсэн хуулийн 6-гийн 2 дээр газрын доорх баялагийг захиран зарцуулах эрх олгож байгаа энэ процесс төр дээр байхгүй бол төрийн бус байгууллага шилжүүлж болохгүй шүү дээ. За, Дорсон цад хариулъя. За гадаадын хөрөнгө оруулалт ихлээр л оюутлогоо оруулцдаг байдлыг болмоор байгаа шүү. Шулуухан хэлэхэд. Би бол энэ Батнайрамд гишүүний зүгээр байр суурийг бол хүндэтгэж чинь. Гэхдээ зөвхөн уул уурхалаа битээ оруулаа. Өнөөдөр хамгийн ихний асуудал эрчим хүч байгаа. Эрчим хүчний хөрөнгө оруулалтууд бүгдээр урт хугацаанд хийгддэг. 25-30 жил хийгддэг. Эдгээр чинь доктортой байж шаарддаг. PPA хийгддэг. Одоо нэг Узбекистан, Казахстан эдгээр улсууд бол бүгдээрээ тийм доктортой байдалтай урт хугацааны гэрээтэй явд юм аа. Тэгээ өнөөдөр бид нар өөрсдөө нэг хөгжсөн орнуудад битээ бас харьцуулаарай. Олон улсын судалгаагаа гаргаж ирээд ярихад асуудал бол багхгүй. Тэгээ хөгжиж байгаа орны Монгол улсын өнөөдрийн түвшнийг бас үнэлж байгаад бид нар энэ шийдвэр гаргаж байгаа шүү. Тэгэхээр хөрөнгө оруулалт бол үнэн сүүлийн 25 жил зөвхөн уул уурхаад ирдэг байсан. Одоо ирэхгүй байгаа. Ийм орчинд яаж ирэх вүлээ дээ. Тэгвэл одоо технологийн шинжилттэй холбоотойгоор эрчим хүчин дээр ирж байгаа, дата төв дээр ирж байгаа, ногоо эрчим хүчин дээр ирж байгаа, мөнгө нь байгаа. Эдгээр чи оруулж ирэхэд доктор Дамжны цад хариулъя. Батнайрамд гишүүн бас салбар ойлгодог хүний хувьд яг зарчмын зөв байр суурь илэрхийлээд байгаа. Ерөнхий сайд ч гэсэн бол энийг энгийн зөвшөөрлийн хүрээнд одоо эрхшилжүүлнэ гэж явж байсан. Тэгээд энэ хуулийн томьёол дээр бол төсөл дээр бол ингээ орцсон байгаа. Ажлын хэсэг дээрээ засаад явах боломжтой л гэж хараад байгаа. Манайхан бол тийм санал өгөөд байгаа бас. Энэ ашигт малтмлын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад өгч болохгүй. За. Батнайрамд шүү. Тэр Дорсон сайда хуучин одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр уул уурхаан бус гэд бид нэг хоёр хуваацсан тогтворжуулалтын хугацаанууд байсан байхгүй юу? Тэр бол зөв байхгүй юу? Яг гэх юм бол уул уурхаачийн шаардж байгаа хөрөнгө оруулалт нь хамаагүй том уул уурхаан бус хөрөнгө оруулалтууд нь бас өөр байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр байсныг аваачаад нэгтгээд босхийг нь 5 дахин буулгаад хугацааг нь уртгацсан юм л да. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг илүү татах хөшүүрхээс илүүтэйгээр улс төрийн тогтворгүй байдал гэх мэтчлэн олон зүйлүүд дээр илүү чухал юмаа гэдэг OECD-ийн дүгнэлт байгаад байгаа байхгүй юу? Би энэ дэр дүгнэлт хараал яриад байна л да. Тийм учраас энийг бас нухацтай арах хэрэгтэй юм л да. Тэгээд бид нар одоо дараагийн хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийгдэн. Тэр тэн дээр яг юунд тогтворжуулах юм яг л олон улсын зарчмаар бид нар барих хэрэгтэй. Ганцхан оюутлогоо яриад байна гэж энэ чинь жишээ шүү дээ. Эндээс бид нар алдаанаасаа суралцгийг бол бид нар оюутлогоо ярихгүй тэгээ өөр юу ярих юм? Өөр ямар хөрөнгө оруулалт ярмаар байна. За, Дорсон цад хариулъя. За энэ Батнайрамд сайдыг бол баруун төгссөн гадны хөрөнгө оруулалт том төслүүдэд яаж явуулахыг хамгийн сайн мэдж байгаа хүн гэж бодод та. Тэгээ тийм болохоор бас одоо байр суурийг нэгтгэж явах нь зүйтэй байх. Оюу толгой бол маш сайн төслөө. Алдаа гарсан үг л үнэн. Алдаагаа засаал явах хэрэгтэй. 18 жил бид нар оюутлогоо ярьлаа шүү дээ. Гэтэл одоо оюутлогоо чинь түүх болоод үлдсэн. Одоо Монголд ингээд зэс рүү эрчим хүчний материал руу хөрөнгө оруулалт хийя гэд ингээд тахад бид нар ингээд хаалгаад хүчээд үгүй гэж болохгүй байхгүй та. Өнөөдөр бид нар оюутлогоос чинь хэд дахин илүү хөрөнгө оруулалтыг эрчим хүчин дээр татах гээд хилцлээ хийгээд байна шүү дээ. Private equity фандуудтай бүгд л хөрөнгө оруулалтын банкуд орж ирээд хийя гэдэг. Тэгэнгүүт л ингээд оюутлогоо хард энэ болохгүй байхгүй гэдэг ийм байдлаар явах юм бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй.
эрчим хүч, ногоо эрчим хүч, технологи чинь дэлхийн бүх хөрөнгө оруулалт яваад байна. Тэгвэл тийшээгээ бид нар утаж бодлогоо явуулж хуулийнхаа орчныг өөрчлөлт. За мөнгөн цогийн гай хөл гишүүн асуултаа асууя.